Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо бичлэгийг үзэж байгаа үеийн мэндийг та бүхэндээ хүргье. 2003 оны 1-р сарын 15-ны орой Парисын 13 дугаар дүүрэгт орон сууцны жижүүрээр ажилладаг Жерри Саман ор мөргүй алга болжээ. 2 хоног хүлээсэн эхнэр Брижит нь 1-р сарын 17-нд цагдаагийн хилтэст очиж нөхөртөөгөө хамгийн сүүлд 15-ны оройн 18:30 минутанд холбоо барьсноос хойш ямар ч мэдээ аваагүй гэдгийг мэдгдсэн байна. Брижит бас нэг зүйлийг цагдаа нарт хэлсэн. Жерри 2 Peugeot маркийн машинтай байсан бөгөөд тэдний нэг болох 306 гэрийнх нь ойролцоо байсан ч Ердийн 50 дахь газартаа биш өөр зогсоолт байв. Харин улаан өнгийн Peugeot 106 Жерритэй хамт алга болсон байлаа. Гэхдээ энэ үед цагдаа нарт шууд гэмт хэрэг болсон гэж үзэх хангалттай шалтгаан байсангүй. Насанд хүрсэн хүн өөрийн машинтайгаа алга болсон учраас Жерри сайн дураараа хаа нэг тийшээ явсан, гэр бүлээсээ хэсэг хугацаанд холдохыг хүссэн. Эсвэл бүр амьдралаа өөр газар шинээр эхлэхээр шийдсэн байх боломжийг ч үгүйсгэж болохгүй байв. Тиймээс цагдаа нар шууд эрүүгийн хэрэг гэж үзсэнгүй. Дахин хэд хоног өнгөрсний дараа 1-р сарын 20-нд л Жерри Саманы алга болсныг с ิจ гтэй тохиолдол гэж үзэн аль биесны мөрдөн шалгалт эхлүүлсэн байна. Тэр үед түүнийг 5 хоногийн турш хинч хараагүй. Мөрдөгчд Жерригийн жижүүрийн байранд нэгжлэг хийхээр очиход Брижит цагдаа нарт нэг гар буу гаргаж өгсөн бөгөөд 635 мм-ийн калибрийн цэнэгтэй буу байдаг. Тэр нөхөр нь сүүлийн үед өөрийгөө аюулд орсон мэт мэдэрдэг болсон учраас зэвсэгтэй байдаг байсан гэж тайлбарлав. Энэ үг мөрдөгчдийн анхаарлыг шууд татсан. Хэрв Жерри өөрт нь аюул занал хийлж байна гэж мэдэрч байсан юм бол хинээс айж байсан бэ? Яагаад өөрийгөө хамгаалахын тулд цэнэгтэй буу хүртэл бэлэн байлгах болов? Гэтэл Брижит үүний учрыг мэдэхгүй гэж хариулсан байна. Чухам эндээс л мөрдөгчдийн Брижитэд хандах хандлага өөрчлөгдөж эхэлжээ. Нөхөр нь айжтай явдаг байсныг, буутай байсныг, тэр бууга хаана хадгалдгийг нь хүртэл мэдэж байсан. Гэтэл нөхөр нь хинээс юунаас айж байсныг огт мэдэхгүй гэх нь тэдэнд нэг л үнэмшилгүй санагдсан байна. Тиймээс Брижит ямар нэг зүйл нууж байгаа юм биш биз. Бүр цаашлаад Жерригийн алга болсонтэй өөрөө холбоотой юм биш биз. Ингээд мөрдөн шалгалтын хамгийн эхний бодит сэжиг Жерригийн гэр бүл рүү чиглэсэн. Энэ сэжгийг улам хүчтэй болгох хүн удалгүй гарч ирсэн нь Жерригийн анхны эхнэр Аньес. Жерри Аньес 2 дундаасаа Жон Терри гэх хүүтэй байсан бөгөөд салсан ч хүүхдэрээ дамжин холбоотой хэвээр байж. Цагдаа нар Аньесаас Жерритэй хамгийн сүүлд хизээ холбоо барьсныг асуухад тэр ойролцоогоор 2-7 хоногийн өмнө ярьснаа санаж байв. Жерри тухайн үед ямар нэг онцгой зүйл хэлээгүй ч Аньесийн анзаарснаар нэг л төгшүүртэй санаа зовсон байдалтай байжээ. Тэгээд Аньес өөрийн сэжгийг хэлв. Жеррид ямар нэг зүйл тохиолдсон бол Брижит үүнээс огт хамааралгүй хүн биш байх гэж тэр бодож байжээ. Яагаад ийм ноцтой зүйл хийж байгааг нь цагдаа нар асуухад Аньес Брижитийг тун таагүй хүн гэж тодорхойлоод нэг удаа Жерриг өндөр өсгийтэй хутлаараа зохиж шарахыг нь эмнэлэгт оюулах хэмжээнд хүргэж байсан тухай ярьсан байна. Ингээд Брижит дахин мөрдөгчдийн анхаарлын төвд орж ирсэн. Цагдаа нар Жерри Брижит хоёрын амьдралыг илүү нарийн судалж эхлэхэд тэд дундаасаа нэг охинтой, харин Брижит өмнөх харилцаанаасаа 2 охинтой байсныг тогтоов. Жерри тэр 2 охиныг өөрийн хүүхдээс ялгалгүй өсгөж төрсөн охид шигээ хайрладаг байсан гэдгийг тэдний эргэн тойрны хүмүүс ярьсан. Жерри Брижит хоёрын харилцаа үргэлж тайван байсангүй. Тэд маргалздаг, заримдаа хэрүүлэн ширүүсдэг байсан гэх яриач гарч байв. Гэхдээ Аньесийн дүрслсэн шиг эхнэртэй байнга дээрлхүүлж өөрийгөө хамгаалж чаддаггүй эрийн дүр Жеррид нэг л тохиромжгүй байв. Учир нь Жерри 1 м 91 см өндөр, биеэр том мэр. Тэр зүгээр нэг спортоор хичээлдэг хүнч биш, кикбоксоор Европын аваргын цол хүртэж авсан тамирчин байжээ. Тиймээс ийм биетэй, ийм төвшөнд тулалдааны спортоор хичээлсэн нэрийг Брижит өндөр өсгийтэй гутлаараа балбаад Жерри өөрийгөө хамгаалж чадахгүй байсан гэх Аньесийн ярианд мөрдөгчд болгоомжтой хандах болов. Гэр бүлийнхнийхээ нүдэр бол тэр хүүхдүүдээ халамжилтай эцэг, ажил хийдэг нөхөр, залуудаа багсах хэрэг дүүхт орж байсан ч тэр үеэ ардаа орхисон хүн. Харин гэрийнхээ хаалгаар гараад Жерри Саман огт өөр хүн байжээ. Гэхдээ мөрдөгчд үүнийг хараахан бүрэн ойлгоогүй байлаа. Тэдний өмнө одоогоор Жерригийн амьдралын 2 эмэгтэй л байв. Нэг талд нь одоогийн эхнэр Брижит, нөгөө талд нь хуучин эхнэр Аньес. Харин энэ 2 эмэгтэй бие биедээ дургүй төдий биш, олон жилийн турш маш муу харилцаатай явсныг цагдаа нар удалгүй олж мэднэ. Тэгээд тэд 5 жилийн өмнөх 1998 оны 3 дугаар сарын 10-нд болсон нэгэн хэргийг сөхөж үзжээ. Тэр өдөр Брижит Парисын 13 дугаар дүүргийн газарт орох худалдааны төвийн зогсоолд машинда байхад нь үл таних хэрэг гинт гарч ирсэн байна. Тэр Брижитээс цүнхээ өгөхийг шаардсан.
Дараагийн хэдхэн секундэд бүх зүйл маш хурдан өрнөжээ. Брэжит хацартаа бууны хүйтэн ам тулж байгааг мэдэрсэн бөгөөд эр түүн рүү бараг тулгаж байгаад гохоод арсан байна. Сум хацрыг нь нэвтэлж амны хүндийг нь дайран тагнааг нь цоолоод шүдний хиймэл суулгацын нэгийг нь бут зохиод арсан байна. Брэжит амьд үлдсэн нь бараг гайхамшиг байв. Халдагч хэргийн газраас зүгтэж цагдаа нар Брэжитийг эмнэлэгт байхад нь нийтүүлэг авахд тэр эрийн царайг сайн харж чадаагүй, санаж байгаа зүйл нь толгойдоо малгайтай байсан явдал гэж хэлжээ. Мөрдөгчдөд энэ дүрслэлээр хүн олох бараг боломжгүй байлаа. Гэхдээ машинаас нь 10 орчим метрийн зайд нэг бэйли олдсон байна. Тухайн үед энэ бэйлийн хожим ямар их ач холбогдолтой болохыг хэн ч мэдээгүй. 1998 онд Денхигийн шинжилгээ өнөөгийн шиг наривчлалтай хөгжөөгүй байсан тул түүнээс ашиглаж болох генетикийн мөр гаргаж чадсангүй. Харин цагдаа нар Брэжитээс өөрийг нь хэн алахыг хүсэж болох талаар ямар нэг сэжиг байгаа эсхийг асуухад тэр нэг хүний нэрийг хэлсэн нь Анес, Терригийн хуучин эхнэр. За эндээс энэ хоёр эмэгтэй хоорондын дайсагнал ямар хэмжээнд хүрснийг ойлгож болно. Гэхдээ 1998 оны мөрдөгчид Брэжитийн хэлсэн энэ хувилбарт төдийлөн итгэсэнгүй. Харин тэдний сэжиг бүр эсрэг зүгт чиглэж Брэжитийг алахыг хүссэн хүн нь нөхөр Терри өөрөө байсан юм биш биз гэсэн хувилбар хүртэл шалгагдсан байна. Үүнд шалтгаан байсан. Терри Саман цагдаагийн хувьд цоошин нэр биш байлаа. Тэр залуудаа хүч хэрэглэсэн хулгай хар тамхитай холбоотой хэрэгт орж эрүүгийн бүртгэлтэй болсон байжээ. Тиймээс мөрдөгчдийн нүдээр бол Брэжитийн нөхөр гэмт хэргийн ертөнцөөс огт хол хүн биш байв. Гэсэн ч тухайн үед Терригч өөр хинийгч Брэжитийг буудсан хэрэгтэй баттай холбох баримт олдоогүй. Ингээд хэрэг шийдэгдэлгүй үлдсэн байна. За харин 2003 оны 1-р сард Терри алга болсон хэргийг шалгаж байгаа мөрдөгчдийн хувьд одоо нэг зүйл тодорхой болсон байлаа. Тэдний хайж байгаа хүн зүгээр нэг алга болчихсон байрны жижүүр биш. Терри Саманы өнгөрсөн амьдралд тэдний анх төсөөлж байснаас хавьгүй олон нууц байсан. Терригийн амьдралын нууц тал руу орох тусам мөрдөгчдийн өмнө түүний алга болсон шалтгааныг огт өөр өнцгөөс харах нэгэн чухал баримт гарч иржээ. Терри зөвхөн эрүүгэн өнгөрсөнтэй хүн байсангүй, тэр цагдаагийн мэдээлэгч байсан бөгөөд өөрөөр хэлбэл матдаг хүн байж. Терри ийм хүн байсан гэдгийг түүний алга болсон хэргийг шалгаж байсан мөрдөгчид утасны дуудлагын жагсаалтыг наривчлан шалгаж байхдаа олж мэджээ. Түүний хамгийн их ярьдаг хүмүүсийн нэг Даниэл гэх цагдаа байв. Терри Даниэл хоёр анх боксоор дамжин танилцсан бөгөөд явандаа нэлээд дотн харилцаатай болжээ. Гэхдээ Терри зөвхөн Даниэлд мэдээлэл өгдөг байсангүй. Тэр Версалийн эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай хүнд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг нэгэн ахлах офицертэй тогтмол холбоотой байсан байна. За Версаль бол Парисаас баруун тийш 20 гаруй километрийн зайд орших хот бөгөөд хааны ордноороо алдартай. За тентхийн эрүүгийн цагдаагийнхан Парисын бүх нутгийг хамарсан зэвсэгт дээрэм зохион байгуулалттай гэмт хэргийн томоохон хэрэгүүд дээр ажилладаг байжээ. За мөрдөгчд дээр ахлах офицер дээр очиход бүрч чухал зүйл мэдэж авсан бөгөөд тэр Терриг алга болохынх нь өмнөх өдөр уулзсан байж. За ахлах офицер үүнийг ич нуусангүй Территэй тогтмол уулздаг байсан бөгөөд тэдний шалгаж буй хэрэгүүдийн талаар мэдээлэл, нэр ус, сэжүүр хэрэг болох зүйлс авч байсан гэдгээ баталсан. За энэ мөчөөс мөрдөн шалгалт тэр чигтээ өөрчлөгддөг. Одоо Брэжит Анес хоёрын хоорондын үзэн ядалт, гэр бүлийн хэрүүл, өндөр өсгийтэй гутлаар цогсон гэх яриа өмнөх шигээ гол асуудал байхаа болсон. Харин үүнээс хавьгүй аюултай нэг асуулт гарч ирэв. Терри цагдаад мэдээлэл өгдөг байснаасаа болж алга болсон юм биш биз? Терригийн утасны дуудлагыг цааш шалгахад Монтаржис хотын нийтийн утасны бүхээгтэй хэд хэдэн удаа холбогдсон нь илэрчээ. За Монтаржис бол Парисаас өмнө зүгт 100 гаруй километрийн зайд Луагийн мужид орших хот бөгөөд энэ нэр мөрдөгчдөд тун танил байлаа. За учир нь өрдөө жилийн өмнө буюу 2002 онд банк томоохон худалдааны байгууллагуудын бэлэн мөнгийг тусгай хамгаалалттай машинаар тээвэрлэж явах үед нь онилон дээрэмддэг нэгэн зэвсэгт бүлэг энэ хавийн фермийг нууц бааз болгон ашиглаж байсан байна. Тэд Парис болон нийслэлийг хүрээлсэн Île-de-France бүсэд дээрэм хийснийхээ дараа өөрсдийн ашигласан машинуудаа тэр фермд авчирч нуудаг байжээ. Гэвч эцэст нь уг нууц байр илэрч бүлгийн зарим гишүүн баривчлагдсан байна. Харин тэр ажиллагааг явуулсан хүн хэн байсан бэ? Терригийн мэдээлэл өгдөг байсан өнөөх Версалийн ахлах офицер. Зандээс мөрдөгчдийн толгойд нэг хувилбар орж ирсэн нь Терри эдгээр дээрэмчдийн юу хийж байгааг мэдэж байсан, мэдсэн зүйлээ ахлах офицерч дамжуулсан. Үүний үр дүнд Монтаржис дахь нууц барилэрч дээрэмчдийн зарим нь баригдсан байж болох юм.
Хэрэв үнэхээр тийм бол Жерийг хайх чиглэл өөрчлөгдөн. Түүний алга болсны хариуг Брижит Аньес хоёрын хардалт гэр бүлийн маргаанаас биш Парисын зохион байгуулалттай гэмтэргийн ертөнцөөс хайх хэрэгтэй болж байлаа. Цагдаа нар ч энэ хувилбарт улам бүр итгэж эхэлжээ. Гэхдээ итгэл үнэмшил бол нотлох баримт биш. Жери мэдээлэгч байсан нь үнэн, дээрэмчдийн талаар мэдээлэл өгч байсан нь үнэн. Алга болохынхоо өмнөх өдөр хүртэл цагдаагийн ахлах офицертой уулзсан нь үнэн. Гэвч түүнийг яг хэн авч явсан, хаашаа аваатсан, амьд эсэх бүр гэмтэргийн хохирогч болсон эсхийг нотлох зүйл тэр үед тэдэнд байсангүй. За ингээд мөрдөн шалгалт үндсэндээ мухарджээ. Харин Жеригийн хэрэгт ахиц авчрах зүйл нь түүний алга болсон хэргийг шууд шалгаж байгаад болдохгүй. Огт өөр хэрэг дээр ажиллаж байсан цагдаа нарын олсон нэг автомашин энэ бүхнийг өөрчилдөг. За тэр түүхийг ойлгохын тулд Жери алга болохоос 6 сарын өмнөх үе рүү буцах хэрэгтэй. 2002 оны 8 дугаар сар Парисын 13 дугаар дүүрэгт Австрализийн галт тэрэгний буудлын орчимд Атлантис нэртэй шөнийн клуб байжээ. За Австрализийн галт тэрэгний буудал бол Парисын төвийн зүүн өмнөд хэсэгт Сена мөрний эрэг дагуу байрлах томоохон төмөр замын буудлуудын нэг. За тэр орой Атлантис шөнийн клубын үүдэнд гинэт Калашников автомат буугаар гал нээсэн байна. За нийт 19 сум клубын хамгаалагчдын нэг хөлөндөө буудуулж нэг үйлчлүүлэгч шархсан бол дотор ажиллаж байсан өөр нэг хамгаалагч Умен Самун буун дууны үеэр зүрхний шигдээс болж нас барсан байна. Хэрэг дээр ажилласан цагдаа нар шархагдсан хамгаалагчаас мэдүүлэг авахд тэр буудсан хүмүүсийг таньдаг байв. Учир нь хамгаалагч тэр орой тэднийг клубт оруулаагүй үүднээс буцаасан байжээ. Тэд үүнийг доромжлол мэт хүлээж аваад хэсэг хугацааны дараа зэвсэгтээ эргэж ирж клубын үүд рүү гал нээсэн байна. Удалгүй цагдаа нар 3 хүнийг тогтоосны нэг нь Эрик Стежер байжээ. Цагдаа нар түүний гэрт нэгжлэг хийхэд сум хэрэгсэл болон дүр төрхөө өөрчлөхөд ашигладаг хиймэл үс зэрэг зүйл олсон байна. Тэгээд түүний эхнэрээс нөхөр нь өөр хаана газар эд зүйлээ хадгалдаг нууц байртай эсхийг асуухад тэр Парисын 18 дугаар дүүрэгт нэгэн гараж байдгийг хэлсэн байна. За харин Эрикийн түрээслэг тэр гаражийг нэгжгэд дотор нь автомат буунууд, хуурамч автомашины дугаарууд, нүүр далдлах баг, хоосон пуужин харвагчийн хайрцаг, за хуурамч жолооны үнэмлэх байсан байна. За үүгээрч дууссангүй 34 кг канабисийн давирхаа хүртэл олджээ. За өөрөөр хэлбэл Эрик Стежер бол шөнийн клубт оруулаагүйд уурлаад буу барьж ирсэн Жерийг танхаа итгээд биш, зэвсэгт дээрэм харт амхны 8-аатай холбоотой нэлээд ноцтой хүн болох нь илэрхий байв. Гэхдээ гаражид байсан энэ бүх зэвсэг харт амхнаас ч илүү чухал нэг зүйл цагдаа нарын нүдэнд туссан Audi S3 буюу Эрикийн нууж байсан нэг автомашин. Шүүх шинжилгээний мэргэжилтнүүд Audi-г машинарын шалгахад зорчигчдын суудлын бариул болон нэг суудлын түвшлэг дээр цусны толб илэрчээ. Шинжилгээгээр хүний цус тэр дундаа эрэгтэй хүний ДНХ болох нь тогтоогддог. Гэвч тэр ДНХ Францын үндэсний генетикийн мэдээллийн санд бүртгүүлгүй байлаа. Тиймээс хэний цус болохыг тогтоож чадаагүй тул Audi S3 болон цусны дээж хадгалагдаж үлдсэн байна. За энэ хооронд Жеригийн алга болсон хэрэгч үргэлжилсээр байсан боловч бодит ахиц тун бага байлаа. Харин нэгэн мэдээлэгч Парисын эрүүгийн цагдаагийнханд хандаж Эрикийн Audi дотроос олдсон өнөөх цусны талаар маш тодорхой зүйл хэлсэн байна. За тэр цус Жеригийнх байж магадгүй. За энэ үед Жери алга болсноос хойш бараг 3 жил өнгөрсөн байв. Гэхдээ асуудал байсан нь цагдаа нарт Жеригийн ДНХ-гийн дээж байгаагүй явдал. Ингээд цагдаа нар Жеригийн ээж болон түүний хүү Жон Жери хоёроос ДНХ-гийн дээж авсан. Шинжилгээний хариу гарахад Audi S3 дотроос олдсон цус Жеригийнх байжээ. Гэхдээ тэр нь Жериг Audi дотор хөнөөсөн гэдгийг нотлоогүй. Цусны толб нь буудуулах, хутгалуулах үед үүсдэг шиг цацарч үсэрсэн хэлбэртэй байгаагүй тул Жери машин дотор үхлийн шарх авсан гэж дүгнэж болохгүй. Тэрч байтугай зөвхөн энэ цуснаас үндэслээд Жери нас барсан гэж хууль зүйн хувьд баттай хэлэх боломжгүй. Жеригийн цус Эрикийн Audi S3-аас олдсон нь бараг 3 жил мухарцсан мөрдөн шалгалтанд гарсан анхны томоохон ахиц байлаа. За энэ нь Жериг Эриктэй ямар нэг байдлаар холбож өгсөн. За хожим Жеригийн гэр бүлийн өмгөөлөгч Софи Сарын тайлбарласнаар энэ хэрэг нэг мөрдөн шалгалтаар шууд тайлагдаагүй. Атлантисын буудалцаан Эрикийн гаражаас илэрсэн хар тамхи Брижитийг буудсан 1998 оны хэрэг Жеригийн алга болсон явдал гээд тус тусдаа шалгагдаж байсан хэрэгүүдийн мэдээлэл олон жилийн явцад аажмаар хоорондоо холбогдсоор эцэст нь нэг зураг болж эвлэрсэн байна. За харин цагдаа нарт дараагийн сэжвэр хэрэгтэй.
Дэрсэжүр удалгүй гэмт хэргийн хүрээлэл дотор юу яригдаж байгааг мэддэг өөр нэг мэдээлэгчээс иржээ. 2005 оны 6 дугаар сард тэрхүү мөрдөгчдөд нэгэн ноцтой зүйл хэлсэн байна. Гэмт хэргийн ертөнцид тэрийг цагдаад бусдыгаа мэдээлдэг байсан учраас аль хэдийн цэвэрлжсэн гэх яриа тархсан бөгөөд үүнд холбоотой байж болох 4 хүний нэрийг ч өгсөн байна. Тэдгээр хүмүүс нь Эрик Стейжер, Элхади Гариани, Терри Ромеро, Луис Гио. За эдгээр нь санамсаргүй сонссон 4 нэр биш. Дөрвөлээ зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнцид танигдсан цагдаагийн хараанд хэдийн орчихсон хүмүүс байдаг. Гэхдээ эндээс нэг асуулт гарна. Терри үнэхээр амиа алдах хэмжээнд бусдынхаа талаар цагдаад мэдээлэл өгсөн хүн байсан юм уу? За мөрдөгчид Терри ямар хэмжээний мэдээлэгч байсныг тогтоохын тулд түүний цагдаа найз Даниэлтэй дахин ярилцжээ. Даниэл олон жилийн турш Терригээс мэдээлэл авч байсан бөгөөд түүний өгсөн мэдээллүүдийг нэг бүрчлэн сөхөж үзэхэд Терри зүгээр нэг жижиг сажиг зүйл дуулгадаг хүн биш, харин зэвсэгт дээрэмчдийн дунд юу болж байгааг маш сайн мэддэг, зарим томоохон хэргийг илрүүлэхэд шууд нөлөөсөн мэдээлэгч байсан нь харагдаж эхэлсэн байна. Тухайлбал 2000 оны 12 дугаар сарын сүүлээр Парисын өмнөд хэсэгт 12 хүний бүрэлдэхүүнтэй Калашниковоор зэвсгэлсэн бүлэг их хэмжээний бэлэн мөнгө тээвэрлэж явсан тусгай хамгаалалттай машин руу хаалтаж 6 сая орчим евроны олцтой зугтжээ. Гэвч маргааш нь гэхэд бүлгийн 4 гишүүн баривчлагдсан бөгөөд тэдний талаар цагдаад мэдээлсэн хүн нь Терри байв. Өөрөөр зогсохгүй Парист мөнгө хадгалж тээвэрлэдэг компани 1.7 сая орчим еврог дээрэмцэн өөр нэг хэрэг 2002 оны 5 дугаар сард тесрэх бодис ашиглан мөнгө тээврийн машин руу хаалтсан хэрэг зэрэг хэд хэдэн томоохон ажиллагааны талаар Терри цагдаад гэмт этгээдүүдийн нэр ус мэдээллийг өгч байжээ. Сүүлчийн хэрэгт түүний нэрлсэн хүмүүсийн нэгэн зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнцид танигдсан Алан Эл Гаш байсан бөгөөд тэр хэдхэн сарын дараа буудуулж амиа алдсан байна. Тухайн үед гэмт хэргийн хүрээнийхэн цагдаад мэдээлэл өгсөн нь Алан Эл Гаш өөрөө байсан гэж сэжиглэж байсан ч үнэн хэрэгтээ мэдээлэл Терригээс гарсан байв. Терригийн өгдөг мэдээлэл зөвхөн дээрмийн хэрэгүүдээр ч хязгаарлагдсангүй. Зэвсэгт дээрэмчин Кристоф Кидрийг шоронгоос нисдэг тэргээр оруулах ажиллагаа төлөвлөгдөж байх үед тэр холбоотой хэд хэдэн хүний нэрийг цагдаад өгсөн бөгөөд тэдний дунд Кидрийн ах дүүсийн нэгч байв. Мөн тухайн үед Францын зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнцид хэдийн нэрд гарсан Антонио Феррарагийн талаар хүртэл мэдээлэл өгч байжээ. Банк, мөнгө тээврийн машины дээрмүүд болон шоронгоос оргох оролдлогуудаараа алдартай Антонио Феррара тэр үед Парисын 14-р дүүрэгт байрлах оронд хоригдож байсан. Терри цагдаа нарт Антонио шоронгоос оргож магадгүй гэсэн мэдээлэл өгсөн байна. Удалгүй Антониогийн хоригдож байсан хэсгийн жорлонгийн суултуураас тесрэх бодис олджээ. Энэ бүгдээс харахад Терригийн өгсөн мэдээлэл хоосон цуурхал биш болох нь харагдсан. Гэхдээ Парисын 13 дугаар дүүрэгт байрны жижүүр хийдэг Терри энэ бүхнийг хаанаас мэддэг байсан бэ? Терри эдгээр хүмүүсийн талаар гаднаас нь сонсож мэдээлдэг хүн байгаагүй. Дээрэмчдийн хувьд маш хэрэгтэй өөр ажил хийдэг байжээ. Тэрээр хэрэгт ашиглах эсвэл ашигласны дараа нуух машинуудыг байрлуулах гараж болно, зэвсэг хадгалах газар бэлтэн, нуугдах байр олоход туслана. Зарим тохиолдолд дээрэм дууссаны дараа хэргийн газараас зугтаж буй хүмүүсийг машинаар тосч авч өөр газар хүргэж өгнө. Өөрөөр хэлбэл Терри дээрмийн ажиллагааны яг голд буу бариад зогсдоггүй ч тэр ажиллагааг боломжтой болгодог арын хүмүүсийн нэг байжээ. Тиймээс хин хинтэй нийлж байгаа, хин ямар ажиллагаа бэлдээж, ямар машин хаана нуугдаж, зэвсгийг хаана хадгалсан, дээрмийн дараа хүмүүс хаашаа зугтах гэж байгааг Терри мэдэх боломжтой байв. Тэгэд энэ мэдээллээсээ заримыг нь цагдаад өгнө. Тиймээс Терри нэгэн зэрэг хоёр эсрэг ертөнцид амьдарч байж. Өдрийн амьдралдаа байрны жижүүр гэртээ хүүхдүүдэд халамжилтай гэцэг гэмт хэргийн хүрээнд зэвсэгт дээрэмчдийн арын ажлыг зохицуулдаг хүн. Харин нөгөө талд цагдаа нарт тэдгээр хүмүүсийнхээ талаар мэдээлэл өгдөг матагч. Гэхдээ өөрөө энэ хүмүүсийн дунд явдаг атлаа яагаад тэднийг цагдаад мэдээлээд байсан юм бэ? Терригийн цагдаа найз Даниэл үүнд өөрийн гэсэн тайлбар өгсөн. Түүний бодлоор Терри залуудаа гэмт хэрэгт холбогдож явсан амьдралаас холдохыг хүссэн бөгөөд боксоор хичээллэн Европын авраг хүртэл явж чадсан нь түүнд амьдралаа өөрчилж болох юм гэсэн итгэл төрүүлсэн байж магадгүй. Цагдаад мэдээлэл өгч эхэлсэн нь ч өнгөрсөн амьдралаасаа гарах гэсэн оролдлогын нэг хэсэг байсан гэж Даниэл үздэг байв. Гэхдээ үүнийг зөвхөн өнгөрснөө цайруулах хүсэлтэд холбож болохгүй. Терри өгсөн мэдээллийнхээ төлөө цагдаагаас мөнгө авдаг байсан учраас үүнд санхүүгийн ашиг сонирхолж байсан нь тодорхой. Харин түүнийг хөнөөсөн байж болзошгүй хүмүүсийн талаар 2005 онд өөр нэг мэдээлэгч цагдаад Эрик Стейжер,
Эл Хади Гариани, Терри Ромеро, Луис Гио гэсэн дөрвөн нэрийг өгсөн талаар та нар санаж байгаа. Мөрдөгчид тэднийг наривчлан судалж эхлэхэд Территэй огт санамсаргүй холбогдсон хүмүүс биш болох нь аажмаар харагдана. За Эрик Стежерийг ойр дотных нь Рико гэж дууддаг байв. Тэр 1983 оны алдарт гэмт хэргийн кино болох Scarface-ийн гол дүр хар тамхины ертөнцийн толгойлогч Тони Монтанаг биширдэг бүр түн шиг судалтай хослол өмсөж дүр төрхийг нь дуурайх дуртай нэгэн байв. Харин Луис Гио бол Эрик Стежерээс огт өөр үеийн хуучны гэмт хэргийн ертөнцөөс гарч ирсэн хүн байлаа. Түүнийг хүрээллийнх нь Лулу Ла Кап гэж хоцолдог байжээ. За энэхүү хочин шууд утгаараа мөрөг загас гэсэн үг боловч Франц хэлэнд амаа хам хийж юу ч ярьдаггүй хүнийг ингэж зөвлөх нь байдаг. За Луис ч энэ хочоо зүгээр нэг аваагүй. 1970-аад онд Лион хотод хүүхэд барьцаалсан хэрэгт оролцож баригдахдаа тэр хамсаатнуудынхаа нэрийг огт хэлээгүй бөгөөд бүх хариуцлагыг өөр дээрээ авч ганцаараа шүүгдэн 20 жилийн хорихяал эдэлжээ. Ийхүү олон жилийн турш шорон гэмт хэргийн ертөнцөөр явсан Луис бусдыгаа цагдаад маттдаггүй, амаа нээдэггүй төдийгүй хэлсэндээ хүрдэг, хуучны дүрмээ баримталдаг хүн гэсэн нэр хүндтэй болсон байв. За Терри Ромеро мөн Парисын 13 дугаар дүүргээс гаралтай хүн байсан бол Эл Хади Гариани бүр 13 дугаар дүүргийн Эл Хади гэсэн хочтой Терригийн амьдарч ажилладаг байсан газар өссөн нэгэн байжээ. За Терри Эл Хади хоёр бие биеэ багасаа мэддэг байсан. За ингээд 2006 оны 4-р сард Терри алга болсноос хойш 3 жил гаруй дараа цагдаа нар Эрик Стежер, Эл Хади Гариани, Терри Ромеро, Луис Гио нарыг баривчилж нэгжлэхүүдийг зэрэг эхлүүлжээ. За Эл Хадигийн гэрээс гар буу, Клашников буюу АК төрлийн автомат буунууд, дүрээ өөрчлөх хэрэгслүүд, цагдаагийн машинд ашигладагтай төстэй анивчдаг гэрэл, бүр хуурамч цагдаагийн үнэмлэх хүртэл олджээ. За түүнээс Терриг таних эсхийг асуухад тэр өгөөсгсөнгүй. Терриг мэднэ гэхдээ нэлээд удаан хугацаанд түүнээс ямар ч сураг сонсоогүй гэж хариулсан байна. Харин Эрик Терри Сама гэдэг хүнийг огт танихгүй гэж хэлсэн байна. За энэ хариулт нь мөрдөгчдийн хувьд тун сонирхолтой байв. Учир нь түүний огт танихгүй гэж байгаа тэр хүний цус өөрийнх нь нууц гаражт хадгалж байсан Audi S3-аас аль хэдийн олдчихсон байсан. Дээрээс нь түүний хуучин найз бүсгүйн мэдүүлэг үрт сэжиг төрүүлсэн байна. За хуучин найз бүсгүйн хэлснээр Терри алга болсон тэр орой Эрик гэртээ хувцас хөнөрн шороо тос болчихсон байдалтай ирээд өмсөж явсан зүйлсээ шууд хогийн савнд хийсэн бөгөөд ягаад ийм заваа болсныг асуухад ердөө л агууд ажилласан гэж хариулсан байжээ. За энэ ганцхан үг мөрдөгчдийн анхаарлыг шууд татсан нь санамсаргүй хэрэг биш байв. Эрикийн аав олон жилийн турш агуй болон газар доорх уурхайн хонгил судалдаг хүн байсан бөгөөд Парисын хойд талд орших Уаз муждах хуучин чулуун уурхайн асар том газар доорх сүлжээг тун сайн мэддэг байжээ. За ингээд мөрдөгчдийн толгойд нэгэн таамаг төрсөн. Хэрв Эрик Терриг хөнөөсөн хэрэгт үнэхээр оролцсон бол цогцыг нь өөрийн гэр бүлийн сайн мэддэг гадны хүн бараг ордоггүй тэр газар доорх уурхайн хонглын хаа нэгтээ аваачид нуусан байж болохгүй гэж үү. За энэ хувилбар хангалттай үндэслэлтэй санагдсан тул 2006 оны 8 дугаар сард шүүгч газар доорх уурхайг нэгжих зөвшөөрөл өгсөн ч мөрдөгчд газар дээр нь очиод хайлт ямар хэцүү болохыг ойлгожээ. За учир нь тэнд хэдхэн хонгил биш нийтдээ 600 орчим километр үргэлжилсэн салаалж мушгирсан асар том хонглын сүлжээ байсан бөгөөд зарим зам нь мухардаж зарим нь өөр төвшин рүү уруудан ордог ийм харанхуй төөрдөг байшин дотроос ганц хүний цогцос хайж олох бараг боломжгүй мэт байлаа. Хэдий томоохон хайгуул явуулсан ч Терригийн цогцос төдийгүй түүнтэй холбоотой тодорхой улмөрч олдсонгүй. Ингээд Эрикийн хэлснээр агуй мөрдөгчдийг зөв рүү хөдөлсөн эсэх нь тодорхойгүй хэвээр үлдэж мөрдөн шалгалт дахин мухардсан. Гэвч дараагийн чухал сэжүүр газар доорх хонглоос бус бүр 3 жилийн өмнө бичигдэж үлдсэн утасны яриануудаас гарч иржээ. Луис Гиог баривчилсны дараа мөрдөгчд түүний утсыг Терри алга болсон 2003 онд өөр нэг хэргийн хүрээнд аль хэдийн чагнаж байсныг эргэн сөөхөж тухайн үеийн бичлэгүүдийг дахин сонсож эхэлсэн байна. За 2003 оны хуучин бичлэгүүдийг дахин сонсож байхдаа мөрдөгчд Терри алга болсон үедээ давхцсан нэгэн хачирхалтай яриаг олжээ. Гэмт хэргийн хүрээний нэгэн залуу Луис руу уцтаж хийхээр төлөвлөж байсан том зүйл нь алга болчихсон
хаана байгааг нь олж чадахгүй байна. Олмогцоо эргээд холбоо барина гэсэн утгатай зүйл ярьсан байв. За ярианд хэний тухай хэлж байгааг нэрлээгүй. Зарим хэсэг нь тодорхой бус байсан ч 2003 оны 1-р сард Жерри гинэт ор мөргүй алга болсныг мэдэж байгаа мөрдөгчдийн хувьд 3 жилийн дараа энэ бичлэгийг дахин сонсоход утга нь огт өөрөөр сонсогдож эхэлжээ. Тэдний олох гэж байсан тэр хүн Жерри байсан юм биш биз. За үүн дээр бүр илүү сонирхолтой нэг баримт нэмэгдэв. За Жерри алга болсон яг тэр өдөр буюу 2003 оны 1-р сарын 15-ны 14 цаг 05 минутад Эль Хади Луис руу уцсан байжээ. Ярианы агуулга өөрөө ямар ч гэмт хэргийн шинжгүй. Эль Хади мэд бидэд бүх зүйл хэвийн байгаа эсхийг асууж тохирсон ёсороо удахгүй уулзъя гэсэн утгатай хэдхэн үг хэлсэн байсан ч хэдхэн цагийн дараа Жерри ор мөргүй алга болсон гэдгийг бодвол энэ дуудлага мөрдөгчдийн хувьд анхаарал татахгүй өнгөрөх боломжгүй байв. За ингээд тэдний анхаарал Луис дээр төвлөрдөг. Хуучны гэмт хэргийн ертөнцид юу ч ярьдаггүй, амаа нээдэггүй хүн гэсэн нэр хүндтэй явсан бүр 1970-ад оны барьцааны хэрэгт 20 жилийн ял авахта хүртэл хамсаатнуудынхаа нэрийг хэлээгүй энэ хөгшнөөс Жерригийн талаар хүннийг яриулна гэдэг амаргүй нь эхнээсээ тодорхой байлаа. За үнэхээр ч цагдан хоригдсон эхний 3 өдрийн турш Луис юу ч ярьсангүй. Гэвч 4 дахь өдрийн шөнө бараг шөнийн 1 цаг болж байхад олон 10 жилийн турш гэмт хэргийн ертөнцийн дуугүй байх дүрмийг баримталсан Луис гинэт амаа нээж 2003 оны 1-р сарын 15-ны орой Жеррид чухам юу тохиолдсныг ярьж эхэлжээ. За Луисийн мэдүүлснээр тэр өдөр Жерриг өөрөө утсаар дуудаж оройн 20 цагт хурдны замын зогсоол дээр уулзахаар тохирсон байна. Жерри энэ уулзалтаас сэжиг аваагүй бололтой. Учир нь Луис түүний хувьд үл таних хүн биш, олон жил гэмт хэргийн ертөнцид явж бусдыгаа цагдаад магтдаггүй, хэлсэндээ хүрдэг хүн гэсэн нэр хүндтэй өөрийнх нь итгэж болох хуучны танил байжээ. Харин уулзалтын газар оцсныхоо дараа Жерри нөхцөл байдал буруу эргэснийг ойлгож зугтахыг оролцсон ч амжсангүй. Луисийн мэдүүлгээр Луис өөрөө түүнийг эхэлж буудан газар унгасан бөгөөд түүний дараа Эль Хади дэрэгдэн очин толгой руу нь дахин буудаж амийг нь хөнөөжээ. За үүний дараа Жерригийн цогцыг машинд хийж Парисын хойд талд орших Уаз муждах өнөөх газар доорх 600 орчим км үргэлжилсэн хуучин чулуун уурхаар аваадсан бөгөөд Жерригийн цогцыг машинтай хамт тэр уурхайн гүнд шатаажээ. За ингээд Жерри алга болсноос хойш хэдэн жилийн дараа мөрдөгчд анх удаа түүний амьдралын сүүлчийн хэдэн цаг хэрхэн өнгөрсөн байж болох талаар бүрэн хувилбартай болов. Хамгийн сонирхолтой нь өмнө нь үр дүнгүй мэт санагдсан уурхайн хайлтч одоо огт өөр утгатай болж Эрикийн агууд ажилласан гэх ганц өгүүлбэр хүртэл дахин анхаарлын төвд орж ирсэн. Жерриг хүнөөсөн талаар Луисийн одоо өгсөн мэдүүлэг нэлээд дэлгэрэнгүй байсан ч мөрдөгчдийн хувьд зөвхөн түүний үгэнд тулгуурлан хэргийг хаах боломжгүй. Тиймээс тэд Луисийг дагуулan өнөөх газар доорх хуучин чулуун уурхай руу дахин орж Жерригийн цогцыг нуусан газрыг заалгахыг хүсжээ. За Луис эхлээд тэднийг шатсан нэгэн автомашин дээр аваадсан бөгөөд машин үнэхээр галд өртсөн байсан ч дотроос нь хүний шарил Жерритэй холбох одоо ямар нэгэн зүйл олдоогүй. За энэ мөчид мөрдөгчдөд Луис үнэхээр үннийг ярьж байна уу? Эсвэл өөрийн мэдүүлгийг үнэмшилтэй харагдуулахын тулд тэднийг зориуд одоо энд авчирсан юм биш биз гэсэн эргэлзээ хүртэл төрсөн байна. За гисэн ч хайлтыг зогсоогоогүй газар доорх уурхайн олон салаа хонглыг сайн мэддэг агуй судлаачдын тусламжтайгаар илүү гүн рүү орж хайлтаа үргэлжлүүлсний эцэст өөр нэг шатсан автомашин олсон бөгөөд энэ удаа дотор нь галд маш их өртөж харалсан хүний яс байжээ. За шинжилгээгээр тэдгээр үлдэгдэл Жерри самааных болох нь тогтогдсноор 2003 онд ор мөргүй алга болсон түүний шарлыг 6 жилийн дараа эцэст нь олсон. Шүүхэмжийн шинжээчид үлдэгдлийг наривчлан шалгахад гавлын ясанд сум орсон байж болох нүх түүний эргэн тойронд металлын жижиг хэлтэрхиynүүд илэрсэн нь Жерри буудуулж нас барсныг баталжээ. За ингэснээр Луисийн ярьсан түүхийн хамгийн чухал хэсэг болох Жерриг буудан хөнөөж дараа нь цогцыг нь машинтай хамт газар доорх уурхад шатаасан гэх мэдүүлэг бодит нотлох баримттай нийцэж эхэлсэн байна. Гэхдээ Жерриг хэн буудсан бэ гэдэг асуулт бүрэн шийдэгдсэнгүй. Луисийн мэдүүлгээр Жерри зүхтахыг оролдох үед Луис эхлээд буудаж газар унгасан бөгөөд дараа нь Эль Хади дэрэгдэн очиж толгой руу дахин буудан амийг нь хөнөөсөн. Гэвч Луис өөрөө энэ хэрэгт оролцсон хүн учраас өөрийнхөө үүргийг багасгаж гол хариуцлагыг бусдад тохохын тулд ингэж ярьсан байх боломжийг мөрдөгчд өгөөсгөж чадахгүй байлаа. За харамсалтай нь Луисийн мэдүүлгийн аль хэсэг нь үнэн, аль хэсэгт нь өөрийн оролцоог нуусан байж болохыг цааш наривчлан тогтоох боломж удалгүй үгүй болжээ. Мөрдөн байцаагч шүүгч түүнийг дахин дуудаж энэ удаа Жерригийн аллагад өөрийнх нь оролцоог илүү нарийн шалгахаар төлөвлөж байсан бөгөөд
Тэр үед 78 настай Луис амьдралынхаа олон жилийг шоронд өнгөрүүлсэн хүн байсан учраас дахин хоригдох магадaltaйгаач ойлгож байсан бололтой. Тэр хамтран амьдрагчийнхаа охиныг төрсөн хүүхэд шигээ хайрладаг байсан бөгөөд оюуны бэрхшээлтэй тэр эмэгтэй нөхрийнхөө хүчирхийлэлд өртдөг байсныг Луис мэддэг байсан байна. За ингээд дахин шоронд орж магадгүй болсноо ойлгосныхоо дараа Луис тэр эрэгтэйг хөнөөж удалгүй гэр бүлийнхний өөрөөсөө холдуулсныхаа дараа зул сарын баярын өдөр өөрийгөө буудан амиа хорлжээ. За ингэснээр Черригийн амьдралын сүүлчийн хэдэн цагийн талаар хамгийн дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн хүн нас барж Луис үнэхээр тэр үннийг ярьсан уу? Өөрийн оролцоог багасгасан уу? Элхади үнэхээр Черриг эцэслэн буудсан хүн мөн үү гэсэн асуултуудын зарим нь хизээж бүрэн тайлагдах боломжгүй үлдсэн. За гэхдээ Луис нас барснаар мөрдөн шалгалт дуусаагүй. Эрик, Элхади, Черри, Ромеро нартай холбоотой өөр олон баримт үлдсэн бөгөөд энэ үед Эрик өөрийгөө хэрэг болсон орой өөр газар байсан гэдгээ нотлохыг оролджээ. За Эрикийн хэлснээр Черри алга болсон 2003 оны 1-р сарын 15-ны орой тэр кино театрт байсан бөгөөд үүнийгээ нотлохын тулд ээжийнхээ банкны картаар киноны тасалбар худалдаж авсан гэж мэдүүлжээ. За мөрдөгчд банкны гүйлгээг шалгахад үнэхээр кино театрын төлбөр байсан тул өнгөц харахад Эрикийн хувьд нэлээд хүчтэй нотлохоо мэт санагдсан ч картыг зөвхөн тэр өдрөөр хязгаарлалгүй өмнөх гүйлгээнүүдтэй хамт шалгаснаар бүр илүү сонирхолтой баримт гарч ирсэн байна. Черри алга болохын өмнөх өдөр Эрик ойролцоогоор 40 литр шатамхай түлш хамгаалалтын маск, нэг удаагийн хамгаалалтын комбинезон худалдан авчээ. За эдгээр зүйлсийг яг ямар зорилгоор авсныг худалдан авалтын баримт өөрөө нотлохгүйч Черригийн цогцос машин дотор шатаасан байдалтай олдсон. Эрик тэр орой шороодоос болсон хувцастай гэртээ ирээд хувцаа хайсан. Мөн Черригийн цус түүний нууц гаражт байсан Audi S3-аас илэрсэн зэрэг бусад баримттай нийлүүлээд харахад энэ худалдан авалт мөрдөгчдийн хувьд маш чухал болж байлаа. За ингээд Луисийн мэдүүлэг Черригийн цус Эрикийн тухайн үеийн үйлдэл болон банкны гүйлгээгээд тусдаа хэргийг дангаараа шийдэхэд хангалтгүй байсан олон баримт хоорондоо нийцэж эхэлсэн ч мөрдөн шалгалт үүгээр дууссангүй. За учир нь Черригийн амьдралын бас нэгэн нууц бүр 5 жилийн өмнө эхэлсэн Брижитийг буудсан хэрэг энэ үед дахин суугджээ. 1998 онд Брижит худалдааны төвийн машины зогсоолд буудуулах үед хэргийн газраас түүний машинаас 10 орчим метрийн зайд нэг бэйли олцсныг та нар санаж байгаах. За тухайн үед ДНХ-гийн шинжилгээ өнөөгийн шиг хөгжөөгүй байсан учраас бэйлийг хэн хэрэглэснийг тогтоож чадаагүй бөгөөд хэрэг шийдэгдэлгүй үлдсэн. Харин олон жилийн дараа Черригийн алга болсон хэрэг болон Брижитийг алахыг завдсан хуучин гэрээг мөрдөн байцаагч шүүгч Xavier Blanc зэрэг хариуцах болсноор 1998 оноос хадгалагдаж ирсэн эд мөрийн баримтуудыг шинэ технологи ашиглан дахин шинжлүүлэх шийдвэр гаргасан байна. За ингээд өнөөх бэйлийг дахин шинжилэхэд энэ удаа ашиглаж болох ДНХ илэрч хэнийг болохыг тогтоосноор Брижитийг буудсан хүн олон жилийн дараа тодорхой болсон бөгөөд Черригийн багын найз Мишель Хаузи гэгч байв. За Мишель Хаузи Брижитийг буудсан хэрэгт буруутан тогтоогдсон ял авсан ч өөрийнхөө үйлдэлийг тайлбарлахдаа бүрч ноцтой зүйл ярьжээ. За түүний хэлснээр Брижитийг алах оролдлого өөрийнх нь санаачлаг байгаагүй бөгөөд энэ ажлыг түнд Черри өөрөө захиалж бүр мөнгө төлсөн гэхэн тэр. За энэ мэдүүлэг үнэн байсан бол Черригийн амьдралын бидний өнөөг хүртэл харж ирсэн дүр зураг бүрч зөрчилтэй болно. Нөхрөө алга болсны дараа цагдаад хамгийн түрүүнд хандаж Черриг аюулд орсон мэт санагдаж байсан тухай ярьж бүр гэрт байсан бууг нь мөрдөгчдөд өөрөө гаргаж өгсөн Брижит хэдхэн жилийн өмнө нөхрийнхөө захиалгаар амиа алдах шахсан болж таарч байлаа. За гэхдээ Черри аль хэдийн нас барсан учраас энэ яриаг өөрөөс нь асууж няцаах эсвэл батлуулах ямар ч боломж байгаагүй. За ингээд олон жил үргэлжилсэн мөрдөн шалгалтын явцад Черригийн амьдралын нууц талууд нэг нэгээрээ ил болж түүний аллагтай холбоотой баримтууд ч хангалттай хэмжээнд цугларсаар эцэст нь хэргийг шүүхэд шилжүүлэх үе иржээ. Черри алга болсноос хойш 11 жилийн дараа буюу 2014 оны 1-р сарын 6-нд Эрик Стежер, Элхади Гариани, Черри Ромеро нар хүнд гэмт хэргийг хэлэлцдэг тангарахтны шүүхийн өмнө зогсов. За прокурорын үзэж байгаагаар Черриг хөнөөсөн явдал нь гинэт гарсан маргаан санамсаргүй үйлдэл биш харин урьдчилан зохион байгуулсан аллах байсан учраас Эрик Стежер, Элхади Гариани хоёр маш хүнд ял авах эрсдэлтэй байлаа.
Харин шүүхийн танхимд хамгийн том асуудал нь Луис Гиогийн мэдүүлэг байсан. За Терриг хэрхэн урхинд оруулж буудан хөнөөж дараа нь цогцыг нь газарт орох уурхад аваадсан талаар хамгийн дэлгэрэнгүй ярьсан хүн нь Луис байсан ч тэр шүүх хурал болохоос өмнө нас барсан учраас Эрик болон Эл Хади хоёрын хувьд бүх хариуцлагыг түүн рүү түлхэх боломж нээгдсэн. За тэд Луис худал мэдүүлсэн өөрийнхөө хийсэн зүйлийг бусдад тогсон бүр Терриг өөрөө буутсан байж ч болох тухай хувилбаруудыг гаргаж нас барсан хүний үгийг дахин шалгах боломжгүй гэдгийг хамгаалтандаа ашиглаж байжээ. Ингээд хэдэн өдрийн турш мэдүүлэг шинжээчдийн дүгнэлт олон жилийн өмнөх утасны бичлэг эд мөрийн баримтуудыг хилэлцсэний дараа прокурор ялын саналаа танилцуулжээ. Түүний үзэж байгаагаар Терри Саманыг урьдчилан төлөвлөж хөнөөсөн нь хангалттай нотлогдсон тул Эрик Стейжерт 25 жилийн, Эл Хади Гарианид 20 жилийн хоригхал оноохыг хүссэн байна. Харин Терри Ромерогийн тухайд прокурор өөр байр суурьтай байжээ. Түүнийг энэ хэрэгтэй ямар нэг байдлаар холбоотой байсан байж болох с жиг байсан ч хүнийг с жигээр яллаж болохгүй шүүхэд танилцуулсан баримтууд түүний аллагад оролцсныг хангалттай нотлож чадахгүй гэж үзсэн учраас прокурор өөрөө Терри Ромерог цагаатгахыг хүссэн байна. За шүүхийн төгсгөлд Эрик Стейжер, Эл Хади Гарианы хоёрын өмгөөлөгчид хэргийн хамгийн эмзэг цэг дээр хамгаалалтаа төвлөрүүлжээ. Тэрийг хөнөөсөн мөчийг харсан гэрч байхгүй, түүнийг яг хэн буудсныг шууд харуулах баримтч байхгүй, харин аллагын талаар хамгийн дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн Луис аль хэдийн нас барсан учраас түүний ярьсан зүйлийг дахин тулгаж асуух, зөрүүтэй зүйл гарвал тайлбарлуулах боломжгүй болсон гэдгийг тэд тангарагтнуудад дахин сануулж байв. Өөрөөр хэлбэл хамгаалалтын талын гол санаа нь мөрдөгчдийн цуглуулсан баримтууд с жиг төрүүлэх үйц олон байсан ч тэдгээрийн аль нь ч дангаараа Эрик эсвэл Эл Хади буу барин Терриг хөнөөсөн гэдгийг шууд харуулахгүй байна гэсэн маргаан байлаа. Гэвч тангарагтнууд хамгаалтын энэ тайлбарыг хүлээж авсангүй. Луисийн мэдүүлгийг дангаар нь бус олон жилийн мөрдөн шалгалтаар цугларсан бусад баримтуудтай нийлүүлэн авч үзээд Эрик Стейжер, Эл Хади Гарианы хоёрыг Терри Саманы аллагад буруутай гэж үзжээ. За ингээд Эрик Стейжер 19 жилийн, Эл Хади Гарианы 17 жилийн хоригхал авсан бол Терри Ромерогийн хувьд аллагад оролцсныг нь хангалттай нотлох баримт байхгүй гэж үзэн бүрэн цагаатгсан байна. Шүүхийн шийдвэрийг сонсоод Эрик болон Эл Хади хоёр хоёулаа хүчтэй эсэргүүцэж өөрсдийгөө гин буруугүй байхад яллалаа хэмээн мэдгдсэн байна. За хэдийгээр тэдэнд шийдвэрийг давж заалдах эрх байсан ч эцэст нь аль нь энэ эрхээ ашиглаагүй бөгөөд ингэснээр 2014 онд гарсан шийдвэр хүчин төгөлдөр үлджээ. За өнөөдөр тэдний хорих халын хугацаа үндсэндээ дууссан байх боломжтой ч яг хэдийд суллагдсан түүнээс хойш хэрхэн амьдарч байгаа талаар нийтэд нээлттэй найдвартай мэдээлэл бараг байхгүй. За ингээд өнөөдрийн хэрэг маань үүгээр өндөрлөж байна. Энэ хэргийн талаарх дүгнэлтийг та бүхэндээ үлдээе. Сэтгэлдээ бусадтайгаа хуваалцаарай. Дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай.